Сурахын хүслээр тэргүүнийг чимж сурахын ухааны жигүүрээ сатгасан. Сэтгэл итгэл мөрөөдлөөш дүүрэн сурах шүүгчдэд энэ өдрийн мэндийг хүргээд 3 дахь сургуулийн сурагч Амирдэн миний би та бүхэнд итгэлээ санаачуулахад бэлэн болоод байна. За миний тавих итгэлийн нэр бол хэлний амьсгал. Монгол бичгийн олон зууны туршид түүх соёл, оюун санааг өөртөө шатсалж ирсэн үнэт өв юм. 13 дугаар зуунаас эхлэн уламжлалт ирсэн энэхүү бичгийн зөвхөн мэдээлэл дамжуулах хэрэгсэл бус үндэсний өв соёлын баталгаа, монголчуудын өвөг дээдсийн оюун санааны гэрчим, бидний сайн мэдих Бямбиринчин хэлхэн үндэстэн оршин тогтнох боломжгүй гэж хэлсэн нь одоо үед зарим газрын боловсрол цахим мэргэжлийн нөлөөгөөр үндэсний бичгийн хэрэгслээ багасж залуучуудад сонирхол суулгах хандлага ажиллагдаад байна. Судалгаагаар сурагчдын 65% нь бичгийг зөвхөн хичээлийн шалгалт дүүмэд харж суралцж байгаа нь хэл бичгийн тогтвортой хэрэглээний хувьд томоохон сорилт болоод байна. Сүүлийн жилүүдэд төрөөс үндэсний бичгийн хэрэглээг сэргээх чиглэл бодлого баримтарч төрийн албан иргэд хос бичгээр хөтлөх шийдвэр хэрэгжүүлж мөн хос бичтэн хөтөлбөрийг эхлүүлсэн нь чухал алхам. Гэхдээ бодлогын үр дүнг ботоор харж амьдралд хэрэгжүүлэх нь ард иргэд ялангуяа хүүхэд залуучуудын хандлагаас шууд хамаарна гэдэгт би итгэлтэй байна. Өмнө Говь аймагт сургуульд үндэсний бичгийн хичээлийг эрчимжүүлж орон нутгийн соёлын арга хэмжээнд оруулж сургуульд үндэсний бичгийн хичээлийг эрчимжүүлж буйн жишээ болсон хэрэглээ өдөр тутмын амьдралд дэндүү бага байна. Ихэнх залуус цахим орчин англи үгс гадаад хэрэглээг ихэлж байгааг илүү хялбар сонирхолтой гэж үздэг нь бичгийн хэрэглээг багасгаж соёлын дархлааг маш ихээр сулруулж байна. Үүнээс гадна үндэсний бичгийн сургалт зарим хүүхдэд сонирхол татах үйс бус хэд олон тооны дүрм дүрслэлээр хязгаарлагддаг сурагчдыг сонирхлыг буруулж байна. Тиймээс хүүхэд залуусыг сонирхолтой байдлаар татаж харах зам хэрэгтэй. Жишээлх юм бол цахим орчинд монгол бичгийн блог, нийтлэл бичих, сонирхолтой аппликейшн хөгжүүлэх, уран зураг дижитал контентыг ашиглах зэрэг хэрэглээ нэмэгдүүлэх эерэг алхам болно гэдэгт би итгэлтэй байна. Ингэснээр үндэсний бичгийн хүүхэд залуусын хувьд зөвхөн сурах зүйл биш, өөрсдийгөө өв соёлтой цаашаа авч явах үүрэгтэй гэдгийг ойлгож, сонирхож үзвэл ямар ч том үнэт зүйл тэгж байгаа гэдгийг ойлгоход хүрнэ. Монгол бичиг бол бидний соёл, уламжлал, улс үндэсний үнэт зүйлийг шингээсэн чухал зүйл юм. Залуучууд үндэсний бичиг явж явахад асуудал болоод байгаа нь гэвч төрийн бодлого, боловсрол, хүүхэд, залуус, иргэн бүрийн хандлага нийлж чадвал эерэг өөрчлөлтөнд орж хэл бичиг тогтвортой оршин тогтнож боломж бүрдэх болно. Иймээс залуучууд үндэсний бичгээ өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, тээгч гэдгээ ухаарч, монгол хэлийг авч явах хамгийн бодит алхам болох нь маш чухал юм. Энэ нь зөвхөн соёлын өв хадгалаа зогсгүй, ирээдүйн үеийн хэл бичгийн баялагийг дамжуулах чухал замыг нээж өгнө. Ийм хэл бичгийн хэрэглээг идэвхжүүлэхэд зөвхөн хичээл бус өдөр тутмын амьдрал зохих орон зай сонирхолтой арга хэрэгсэл бий болох шаардлагатай юм. Хэлний амьсгал гэдэг нь бол бичгийн нарийн татлагын шугам бүрт шингэсэн өвөг дээдсийн минь зүрхний цохилт, үе дамжин үргэлж ирсэн оршихуун чимээ юм. Эхэл гэдэг бол улс үндэстний амьсгал юм аа. Баярлалаа.